Хамтдаа бүгдээрээ өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв шүүлт болон бардам зан гэсэн байна. За бүгдээрээ залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдөр та өөрийнхөө бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Коринт хотын чуулган бардамлаар дүүрсэн байсан. Коринт хот бол худалдаа, урлаг болон гүн ухааны дэлхийн төв цэгэнд байсан бөгөөд тэд олж авсан болон хүрсэн зүйлсээрээ бардамнан өөрсдийгөө дээгүүр тавьдаг байсан. Тэд өөрсдийгөө бусадтай харьцуулан бас үр дүнгийн шүүдэг байсан. Тэдний бардам зан бусдыг ширүүнээр шүүхэд бас тулаан тэмцэлтэй ба хагаралт тэднийг хөтөлсөн. Паул тэдний дэлхийн бардамналд сүнслэг байдлын үзэл санаагаар хариулт өгдөг байсан. Тэрээр энэ дэлхийн нүдэнд амжилттай нэгэн байхыг огт чухалчлаагүй. Амжилт хэмээн өөрийнхөө үзэх үзэлд найдахыг ч тэрээр чухалчлаагүй. Тэрээр бүхнийг Есүс Христийн шүүхийн өмнө улмаар түүгээр шүүлтийг хийлгэхээр бууж ирсэн юм а. Дэлхийн стандартын дагуу та бусдыг шүүн эсвэл бусдаар шүүгдэж байна уу? Та өөрөө өөрийгөө хэд шүүмжилж эсвэл өөрөө өөрийгөө хэд урамшуулдаг уу? Бурханд даатах, тэгээд Бурхан зөвхөн зүрхийг хардаг гэдгийг бүү мартаарай. Есүсийн шүүхийн өмнө гэрчилж буй мэтээр амьдр. 1-р Коринт 4:3-аас. Та нараар эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялахгүй зүйл. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм биш. Харин намайг шүүгч нь эзэн юм уу гэсэн байна. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй ярих болтугай. Бурхан эвэг